сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9 Илэг зүрх нэгт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Хөг Тэнгэр радио 82.9 Пох нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаард хөтлөгчөөр Матул Агийн наривлагч Дэгийн болон Ариука сонсогч үзэгч та бүхэндээ хамтдаа байна. Багийнхандаа мэд хүргье. Сайн байцгаана уу? Манайхаа сайн уу? Амар мэндэ. Сайхан хаварч тааж байна уу? Мал сархан тавлаг уу? Мал байхгүй. За. Сайхан хаварч гээ. За, өнөөдөр хэний мэдээгээр эхлэх вэ? Туулагчийн мэдээгээр. Миний хаа. Туулагчийн мэдээгээр эхлээд за тэгээд үргэлжлүүлнэ. За. Би ингэсэн эхний 3 мэдээтэй ирсэн. Тэгэхээр яг 2 мэдээ нь хоорондоо их ойролцоо болохоор тэр хоёрыгоо төрүүлээд тэгээ араас нь нэг мэдээ орно. Энэ 2 мэдээ нь болохоор цаг үетэй холбоогүй. Гиннест бичигдсэн амжилтаас би 2 мэдээ сонголоо. Хоёр ч гэжтэй хоорондоо их адилхан л да. За дараагийнх нь болохоор цаг үетэй холбоотой мэдээ байхгүй юу? Тэр нь саяхан болсон үйл явдал гэсэн үг. За ингээд эхний мэдээ. Эхний мэдээ болохоор Гиннест хүмүүс ингээд нөгөө янз янзын өвөрмөц одоо үйлдэл эсвэл өвөрмөц одоо дүр төрх ч юм уу ингээд Гиннест бичигддэг дээ. За тэгвэл миний өнөөдөр Гиннест бичигдсэн энэ мэдээ л болохоор хамгийн урт хэлтэй эмэгтэйг олоод ирлээ. Хамгийн урт хэлтэй эмэгтэй Гиннест бичигдсэн юм байна. Хамгийн сүүлд. За тэгээ энэ эмэгтэй болохоор Америк нэгдсэн улсад амьдардаг. Амар юм бэ. Дэлхийн хамгийн урт хэлтэй гэж бичигдээд байгаа. За энэ хэлийг нь хүмүүс харахаараа юу вэ гэж зочирдож хүлээж авдаг. Гэвч өөрөө тэрэндээ их бахархдаг гинэ бүр зочирдуулмаар албаар тэгмээр санагдаад заримдаа хилээ гаргадаг гэж байна. Сахилгагүй тий. Одоо 34 настай Шанель Тапер гэж эмэгтэй Гиннесийн амжилтыг тогтоосон хамгийн урт хэлтэй эмэгтэйгээр бичигджээ. Одоо Калифорнид амьдардаг, Калифорни иргэм. За энэ эмэгтэйгийн хил нь 3.8 инчийн урттай гэхэд тэгэхээр би энэ чийг нь шилжүүлж үзсэн чинь 3.8 чинь 9 см гарантай хил юм байна л да. Тэгэхээр чи нилээ урт. Тэгээ урагшаага ийм нарийнхан тэгээд нилээ л урт могоош хил гараад ирж байгаа байхгүй. Хитэн санж. Минийх чинь нэг 18.9. Тэгэхээр чи нэг ийм л хилтэй, нилээ л урт хилтэй. Урагшаа гарч ирж байгаа нь тийм юм байна. За тэгээ энэ хилээр болоогүй тэр чи хамгийн хөгжилтэй нь болохоор хилээрээ янз бүрийн юм хийгээд идэх байхгүй юу? Харин тийм байна. Харин тий. Сая тоглоом тоглоод байна шүү дээ. Тий, одоо бүгдээрээ ингээ намайг ярьж хахад бичлэгүүдээ яах вэ? Эхнээс нь үзээд дахиад автаад үтсэн ч яах вэ? Тэгээ модон чихэр ингэдэг модон чихэр албаар ингэж долоож хүмүүсийг орилуулж чарлуулж хашгируулдаг. За хилээрээ хөгжим тоглодог гэж байгаа. За тэгээд аяг 5 хүртэл хилээрээ өргөн. Ер нь хилээрээ 9 шидийн юм хийдэг гинэ. Юм хум ингээд бас эвлүүлэх гэж оролдоно хилээрээ. Тэгээ яг энэ бичлэгээ өөрөө цахим ертөнцид ингээ гаргаад тавьчихдаг. Тэгээ нөгөө бичлэгийг үзэл хүмүүс чинь пүүх паах зарим нь ямар сони зарим нь балиар ингэж хүлээж авдаг янз янзын юм хүмүүс байдаг юм байна. Тэгээ өөрөө хэлэхдээ бол энэ Тапер гэдэг эмэгтэй би хүмүүсийн юм цочирдон үйлдэлд хариу үйлдэлд нь айгу дуртай. Тэрнээсээ өөрөө таашаал аваад байна тий. Би өөрөө айгу дуртай. Тэгэхээр би албаар ингээд идэх юм аа. Хилээ гаргамаар санагдаад тэгээ янз янзын бичлэг хийж тавьдаг юм аа. Тэгээ хүмүүс миний хилийг хараад бүр хашгираа дуу алдаад байх нь бүр илүү надад гоё юм санагддаг гэж хэлсэн байна. Тэгээд өөрөө одоо янз янзын үйлдэл гаргахаас гадна хамлион шиг одоо хилээ урт гоцойлгож байгаа л тэгэл юу яадаг хамар мамартаа хөргөн нөхрүүгээ гэж нөхрүүгээ юу өхөр шиг юм биш өөрөөсөө тэгээ ийм янз янзын үйлдэлүүдийг хийдэг ийм эмэгтэй байна. За тэгэхээр нь би цаашаа судлаа л та. Гэхдээ энэ ч одоо урт хэлтэй эмэгтэй байдгийн бол өөр хил нь өөр бас байж болох юм уу гэсэн чинь хил нь ийм урт биш өргөн ийм эмэгтэй байдгийн байна. Бас Гиннест бичигдсэн, сая бичигдсэн юм байна. Жилийн өмнө байлуу та.
За одоо тэгвэл урт хилтэй эмэгтэй байсан бол дэлхийн хамгийн өргөн хилтэй эмэгтэй хинбэ гэхээр Америкийн нэгдсэн улсад Орегон мужид амьдардаг нэгэн ээж байгаамаа. За энэ эмэгтэйг Jenny Duvander гэж нэрлэдэг. За энэ эмэгтэй анх өөрийнхөө хилийг тийм өргөн гэдгийг ерөөсө тоодгүй байсан чинь ингээд бичлэг үзээ сууж байхдаа гинтхэн өөрийнхөө хилийг бодсон юм байна. Тэгээд өөрийнхөө хилийг юугаар хэмжсэн гэхээр нөгөө шүд чихжилдэг утас байдаг штэ. Тэр утсаар өөрийнхөө хилийг ороож үтсэн гинэ. Тэгээд тэр утсаа гаргаж ирээд сантиметр дээр ингээд шогмон дээр тавиад утсаа ингээд хэмжсэн чинь 521 инч буюу энийг нь сантиметр руу шилжүүлэхээр 13 сантиметр нэг гарантай ийм хилтэй юм байна. Өргөнөө шүү дээ тий. Ийм помбос ном дотор явах юм байна шээ. Одоо яаж багтдаг байна гэмээр юм тий. Сонин юм бэ. Харин тийм. Тэгээд эмчд үзүүлсэн эмч ч гэсэндээ түүний хилийг ингэж хэмжиж үзээд тэгээд ер нь бол тэгээд таны хил чинь ийм өргөн байхдаа ингээд юм идэхэд юм уу ярьж байхад саад болдгүй юу гэд хүмүүс их асуудаг гинэ. Ямар ч саад болохгүй энэ бол асуудал биш зүгээр л миний хил зүгээр л ийм өргөн. Тэгээ өөр асуудал байхгүй гэж хэлсэн байна. За тэгээ энэ эмэгтэй болохоор анх нэг Гиннестэй бичүүлэхийнхээ өмнө хилээ ажигладгүй байсан. За тэгээд тэгтэл нөгөө нэг хүүтэй юм байна. Хүүн өөрөө Гиннесийн ийм ном уншиж янз янзын ийм мэдээ унших дуртай байна л та. Тэгээ одоо бараг л худалч хүнд хүүдээ зориулаад гэх юм ааши. Өөрөө ингээд би Гиннест хилээ бичүүлье одоо миний хилийн өргөө ингээд гэсэн чинь нэрээ ингээд хүмүүсээ судалж үзээд. За таны хил угаасаа амар юм байна уу. За ингээд Гиннест бичлээ гэх. Тэгээд ингээд 521 инч буюу 12 гаруй сантиметрийн өргөнтэй ийм хилээрээ Гиннесийн номонд бичигдсэн ийм эмэгтэй байдаг юм байна. Зүгээр алим зууц юм шиг л харагдаж тий. Тэгж тэгээд энэ өөрийнх нь зүгээр л төрөлхийн одоо биений онцлог нь Гиннесийн номонд бүртгүүлчихлээ шүү дээ. Ямар нэгэн зүйл хичээгээгүй, олон жил давтаагүй те. Яа, эсвэл одоо сүүлийн үед нөгөө янз бүрийн гоо сайхны хагалгаа энэ төр байдаг шүү дээ. Өөрийгөө нэг өвөрмөц олохын тулд хүмүүс янз янзаар өөрийгөө бас нэг янз олгодог шүү дээ. Тэгтэл энэ эмэгтэй тгээгүй зүгээр л төрөлхийн. Тэр өмнөх эмэгтэй ч гэсэн зүгээр л төрөлхийн юм. Намайг баг байхад миний нэг таньдаг найз маань их урт хилтэй байсан юм. Тэгээ тэрний хил яг энэнтэй ер нь төстэй. Тэгээ ийм урт нарийнхан тэгээ урагшаага нарийнхан тэгээ могооны хил шиг байдаг. Харин тийм л могоо шиг л харагддаг юм. Нөгөө яг үзүүр нь бол. Тий, үзүүр нь тийм нарийнхан тэгээд яг ийм эрүүнийхээ доор хүртгэл байсан юм да тэр ах. Та нарт ясаа хамрынхаа үзүүрт хүргэж үзүүлээл хамрынхаа тийм хүмүүс байсан шүү дээ тий. Байдаг байсан тий. Чадах уу гэлдэг. Тий, манай найз чадахгүй байсан юм да. Тэгээд тэр охиныг харчаад би пүүх чиний хэлгээд одоо тэр нөгөө жоохон бахтаа бол бид нэр сонирхуулаад хэл мөлийн янз бүр болгодог гэсэн. Одоо том болоод тэр чинь гарахгүй л ах л та. Гаргаараа хийнэ гэж. Заачлаа. За ингээд энэ Гиннес төвчгдсэн хоёр урт хилтэй, бөөрнки том хилтэй ийм хоёр хүний тухай мэдээллийг авчирсан бол миний 3 дахь мэдээлэл үйл явдлын мэдээлэл. Энэ хамгийн сүүлд одоо болсон ийм мэдээг аваад ирлээ. За энэ болохоор Пенсильвани мужийн Монтгомери гэдэг хотод нэгэн ийм зам бий болжээ. Тэр замыг одоо тэр хотынхан одоо засаж янзлаад ингээд дээр нь машин явж байгаа. Энэ зам одоо албаар ийм далийн морьёгаар ингэж хийсэн шугамтай. Тийм ээ. Тий. Одоо энэ CBS Philadelphia CBS гэсэн одоо мэдээний сайтаас би энэ мэдээг чирээд ирсэн. За тэгээ энэ яагаад ийм зам гаргаад ирвэ? Энд ч одоо юу вэ гэх хүмүүс ингэж хүлээж авсан. Одоо наагур чи яаж явах юм бэ гэдгсэн чинь ямар зориултаа яагаад ингэсэн юм бэ гэдгсэн чинь энэ замаар ингээд шулуун байсан юм байна анх. Гэтэл одоо нөгөө жолооч нар нь хурдтай яваад тэгээд нөгөө оршин суугчид энтерт нь айгүй аюултай болж эхэлсэн юм байна. Осол аваар. Тий, осол аваар гаргадаг. Тэгэхээр нь бодож олж л те. Энийг шугамыг ингэж далийн морийг ингэж зигзаг хийя. Зигзаг хийвэл нөгөө хурд хэтрүүлэхгүй гэж бодож олсон юм байна. Тэгээ хуучин бол нөгөө хурд хэмжигч гэдэг юм байсан. Цаана цагдаагийн пост байсан. Тэр цаана харагдаж байгаа цагдаагийн пост гэтэл ерөөсөө энийг тоодгүйсэн гинэ хүмүүс нь. Тэгэхээр энэ замынхаа юуг зураасыг зигзаг болгоцсон ч одоо их хөгжилтэй нь яг гоё ингээд замыг ингэж яг зигзагаар ингэ явахын тулд хурд ба хаасан шүү дээ тэр чинь. Тэгэхээр ингэж явсаар байгаа тэгээд дуусах юм байна л та. Тэгээд энийг бол мэдээгээр нь албаар одоо гаргаж ийн
Албаны одоо хүмүүс нь мэдээлэл өгж гин. За бид нар бол энийг албаар ингэсэн юм аа. Хурд хэвтрүүлэхгүй тулд ингэсэн юм аа. Оршин суугчдынхаа аюулгүй байдлыг бид нар хангаж ингэж ийм зам хийж байгаамаа гэж хэлсэн байна. За тэгээ энэ дээр болохоор мэдээж нөгөө юм хоёр талтай гэдэг шиг оршин суугчд биш нөгөө гадны хүмүүс үдсэн хүмүүс юу яагаад байгаа юм байна л да. Энд ч одоо юу вэ? Яагаад энэ зигзаг зам гаргаж байгаа мэдрэлчин зүгээр өө энтергээд хүмүүсийг тэгээд аваад байна тийм. Ер нь бол хурд сааруулагчийн л арга байна л да. Тийм, ийм зам гэж хаашаа харсан юм байж тийм. Ийм юм гэж хаашаа харсан юм гэдгийгсэн чинь угаасаа энэ харин тэгээ үр дүнгээ өгөөд эхэлж байгаа юм байна. Гэхдээ энэ ямар үгэнд ордог хүмүүс үү те. Ингээ харсан чинь шугам л ийм дали болохоос биш зам нь ийм биш юм байна штэ. Тий, зам нь ийм биш. Хэрвээ би энэ зам дээр явбал тэр шугамыг тооохгүйгээр чигээрэл явах юм байна. Тэгэхээр ингээд дагаж явах. Сэтгэл зүйд нь шууд нөлөөлж чинь те. Энэ хурд сааруулах арга бол хүмүүсийн яг өөрийнхөө хүн бол аминдаа хайртай юм чинь тэгэл явж байгаа нэг юм. Энэ одоо ингээд далгын зам гараад ирэх чинь. Далгоныг нь ингээл тааруулаад явна шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй. Хурдтай явбал тэр зам далийн юм байна л гэсэн бодолтой л орж ирэл хурдаас харуулж байгаа билгүй дээ. Тий. Тэгээд энэ газар мэдээч нөгөө хурдны зам энэ төр байгаа. А гэхдээ хөөхөн арга уу яасан. Тий. Яг ийм оршин суугчдтай ийм хэсэг дээр бол аюулгүй байдлыг хангаад оршин суугчтай одоо хамгаалахын тулд ийм зигзаг зам хийлээ гэдг нь одоо ингээ мэдээгээр цэцэгтаад явж байна да. Манай дээр нэг ийм зам хийчих юм бол бөөн юм болох бах та тий. Харин яах бол тэгээ энэ бол тэгшгийн юм байна гэж нэг наач хүмүүс олон байгаа шүү. Тий, эхэндээ бол яг тэр замаар нь явж байгаа бууж үзээд за тэгээд нэг бичлэг хийгээд энэ бол зүгээр л тэгшгэн зам юм байна гэдэг эсвэл нөгөөдгөө тоохоо байлаа. Чигээр явдаг болох юм болов. Тэгэх юм болов. Сонир арга юм. Тийм, тэгээд нөгөө мэдчих юм бол хэцүү юм байна. Тий. Мдээгүй хүн л бол яг хурдаас харуулах юм. Мэдчих юм бол чигээрэл явчих юм байна. Тий. Дөрмөө сайн барьж чаддаг, биелүүлж чаддаг хүмүүс бол хизээж байсан, шүнж байсан хамаагүй яг ингээл явна шүү дээ тий. Тэгнь. Тий. За ийм 3 мэдээ ярьлаа. Сонирхолтой байна тий. Шинэлэг санаа байна. Тэгээд маш гайхалтай гоё поох байла. За имагийн мэдээлэл рүү. За миний мэдээлэл нэг айхтар хөөх ямар гоё юм бэ гэж юусоо бодогдохгүй. Сэрэмжлүүлэг мэдээллээ. Хавар болоод хүн болгонд догдсон гоё юмны тухай яриад байна. Энэ дундуур нэг жоохон бодит амьдрал руу очицгоё. За ээж хүний төлөөлөл болохоор энэ мэдээллийг сонгож авсан. Тэгээ юунаас үүдэлтэй вэ гэдгсэн саяхан хятадд том дэлгүүрт хүүхэд хулгайлах гэмт хэрэг гарсан. Тэгээд одоо том худалдааны төвд ингээл хүний урсгалд дайрагдал хүмүүс одоо хүүхэд тулгааллаа гэдгийг ингээд анзаардгүй юм байна л да. Тэр түн бомбо хүн дотор эцэг эхчүүд нь л хашгичаад байдаг. Тэгсэн чинь ээж аав хоёрын маш хурдан сэтгэж авсан арга хэмжээ нь юу вэ гэхээр одоо нэг дүрс бичлэг нь одоо сүүлийн үед нэлээд явсан да. Одоо том зүйл барьж агаад үнэт эдлийн лангууг шууд цогсон. Үнэт эдлийн лангуу одоо хүмүүс бол дээрэмдэх гэж ингэж оруулж хашгираад хамгаалагчдын хараанд өртөөд ингээд тохиоллын дуграхын юм арга хэмжээ авсан. Тэгжээж одоо 3 настай хүүхдийн хулгайлах гэж байна гэж олонний анхааралд өртүүлсэн байгаа юм. Тэгээгүй байсан бол миний хүүхэд алга болчлоо гэдгээд цамнаад байдаг хинч анхаарлаа хандуулдаггүй. Ингээд 2 минутын дараа бүх гарцуудыг хаагаад хамгаалагчид ирээд хүмүүсийн хөдөлгөөн зогсоод нам зогссон чинь хүүхдийн нойлын өрөөнд аваачаад үсийг хусаад өөр хувц өмсөлцсөн байсан гэж байна. Тэрүүхэн зур ерөөсөө одоо ингээ ярих төдөд миний ингээ би зарс хийж байгаа байхгүй юу? Амар юм бэ. Хэрвээ аав ээжүүд энд одоо хүүхэд тулгаалахтай холбоотой юм сэрэмжлүүлэг дүрсүүд явж байгаа. Хэрвээ аав ээж хоёр тэгс сэтгээгүй байсан бол уйлж орлол миний хүүхэд гээл байсан бол хинч харахгүй шийдсэн дуракууд бай тээ. Үнэхээр амар үсийн хусаа сууж ин гэдэг чи одоо. Үсийн хус аль хэдийн өөр хус. Зоригтой хийж байгаа байхгүй тэр чи зохион байгуулалт шийдсэн байна. Тийм байна. Тэгээд нэрээ хүүхэд тулгаалах гэмт хэрэг гэснээс манад юу байдаг вүлээ гэд цааш цааш нь бодоод үзсэн. Тэгсэн чинь бас нэг юм олон улсад гэдэг юм уу хүүхэд тулгаалах нэг юм айхтар арга байдаг юм байна. Ээжүүд хөөрхөдөө нэг хүүхдээ хөтөлцөн, нэг хүүхдээ тэрэгэн дээр төрцөн, нэг тортой юм үүрцэн одоо нийтлэг төрөх штэ. Ингээд бид нар гадуур явж идэг. Тэрэгтэй хүүхдээ түрээ явж идэл одоо хажуугаар нэг хүн тортой хувцсын ч юм уу юу чи нэг юм шүүрээ явах юм байна л да хажуугаар. За тэгээд шүүрээ явахаар нэмэгтэй чи одоо хүүхдтэйгээ үлдэхгүй хувцсныхаа хойноос явах уу гэд байж идэл араас нь нэг итгэл даахаар настай хүн ч юм уу ирээд хүүе миний охин хүүхдийнхээ араас юу эд анги зүйлсийнхээ араас яваа би хүүхдээ чи хараа байжээ гэд тэрэгтэй хүүхдийг авч үлдээд хулгаалдаг гинэ. Тэгсэн чинь ингэж болохгүй юм байна шүү одоо хэдийгээр манайх харцсангуу тайван сайхан орон ч гэсэн одоо
ямар нэгэн юмд болгоомж илүүдэхгүй залуу ээжүүд байж ивэл одоо тэр аваад зугтсан үнэтэй юу ч вэ юу ер нь хамгаалга шүү дээ. Тэр зүгээр цаашаа аваад яваг хүүхдээсээ ямар ч байсан холдож болохгүй. Явдаг дээрээ тулдгийн бол хүүхдээ тэрвэрээ дараас нь явдаг юм уу яа тий. Энийг бүр бичлэгийг үзчихэд хэлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. За манад ямар тоо баримт байдгийг гэсэн чи жилд манад ойролцоогоор 400-аас 500 орчим дуудлага хүүхэд алга боллоо гэж ирдэг гинэ. Гэхдээ энэ нь азар ямар нэгэн найз нөхдийн дөө ээж аавдаа хэлээгүй очсон байдаг юм уу? Хамаатан садны даа очсон байдаг юм уу? Эсвэл хичээл сургуулаа тараад дээш тийшээ очиод явахдаа хүүхэд нэг жоохон төөрөөд эр хугацааныхаа цагаас оройтсон иймэрхүү дуудлага дийлэнх нь эзэлдэг гэж байгаа юм. Гэхдээ хүүхэд нь алга болоод олдоогүй тохиолдлууд байдаг штэ. Одоо 95 юм шиг хоорондоо. Тий, байдаг. Бүр олон жилийн дараа ээжтэйгээ аавтайгаа уулзлаа гэсэн түүхүүд байдаг. За тэгээд нөгөө манай урд хөршчин бол хүүхэд хулгайлах гэмт хэрэг маш ихтэй. Тэгээд хүүхдээ хулгайлчаад олоогүй ч хүмүүс байна. Олон жилийн дараа олдоод аав ээжигээ олоод очицсан. Эсвэл аав ээж нь хүүхдээ олоод очицсан. Эсвэл болвол бүр нөгөө юу яатсан насаараа уулзаагүй. Тэгээд аав нь ч юм уу ээж нь ч юм уу өнгөрцөн. Тэр түүний араас нэг ээжигээ ч юм уу олсон гэдэг ийм сэтгэл эмзэглүүлэхээр мэдээнүүд би айгүй олныг уншиж байсан. Бараг нас орчлоо гэж бодсон чинь амьд байж таардаг тийм түүхүүд байдаг тий. Тэгээ зарим нэг нь бол яг юу яадаг юм шиг байгаа. Төөрсөн, будилсан тий. Тэгээд тэр чигээрээ одоо нэг айлд одоо ингээд очицсан. Зарим нэг нь бүр яа харахгүй гэмт хэрэгт өртөөд тэгээ хүүхд тулгаалах гэмт хэрэгт өртөөд орцсон ийм хүүхдүүд байдаг юм байл шүү дээ. Одоо чин цахим нүүр нам хөгжөөд хин хаана юу хийж аваа камер шүүгээд харцсангуу бодтой болчиход байна. Арай боломж юм. Гэтэл одоо бидний хүүхэд байхад нэг тийм домогч юм шиг юм хуучаараа яваад идэг гэсэн шүү дээ. Хүүхдээ баг багт нь алдсан байсан чинь бүр ингээ хөдөө ингээ сумд аваачцсан нөх хүүхдийн одоо өргөж аваагүй хэрнээ гэрийн зарцсан юм шиг болгоод ингээд зарж исэн. Тэгээд тэр хүүхэд чинь том болоод оргож ирээд гэрийнхэнтэйгээ уулзж исэн ч гэдэг юм. Нэг ийм домог болтлоо яригдсан нэг иймэрхүү яриа байсан. Тэгээд хуучин болвол бас л их ширүүн байсан юм шиг байгаа. Одоо харьцангуйгаагүй. Тэгсэн энэ нэгэрт нэг ийм үйл явдлууд олон дахин давтагддаг юм байна л да. Одоо чинь 2024 онд өсвөр насны охтыг одоо юу гэдгийг тийм ээ хулгайлдаг юм яадаг юм. Хүчээр жирэмслүүлээд хүүхдийн гаргуулаад зардаг эсвэл хүний найманд ингэж явуулдаг ийм тохиолдлууд бүртгэгдээд шалгагдсан тохиолдлууд байдаг юм байна. Энтгэгт бас одоо хүүхэд өргөж авах нэрийдлэр гадагшаа гаргадаг эсвэл хин нэгэн дамжуулдаг тэр нь ингээд тодорхойгүй болдог тохиолдлууд бас түгээмэл байдаг гэж байна. Улс оронд л ингээд байдаг их бага хэмжээгээр. Гэхдээ аль оронд ямар сэтлэн давмгай байдгүй гэдг нь бас байдаг юм байна. Мексикт жишээ нь хүүхдийг хил давуулан зөөврлөөд хүний найманд оруулдаг. Хүүхдийн мүлжлэг, хөдөлмөрийн мүлжлэг гэдэг чинь ийм мүлжлэгт өртүүлдэг ийм тохиолдлууд бас их байдаг гинэ. Мексик бол ер нь гэмт хэргийн гаралт өндөр байна тий. Одоо Америк нэгдсэн улс хүртэл маш хатуу бодлоготой хөрш орондоо ханддаг юм байл шүү дээ Мексик бол гэсэн үг. Хүүхэд өргүүлэх гэдэг дээр харин одоо манай монголчууд ч гэсэн гадныханд дотооддоо одоо өнчин хүүхдүүдийг өргүүлэх зүйл байдаг шүү дээ. Араас нь тухайн орны одоо төр засаг бол байгууллагууд нь бол өргөж авсан хүүхдийн хараас бол холбоотой байх хэрэгтэй байдаг юм байна те. Тэгэхгүй бол бас өгөөл явуулж хараа тэгэл явждаг юм бодож бас болохгүй юм байна шүү. Тэр Ямагийн хамгийн анх одоо ингээд энэ мэдээнээс эхэлсэн энэ мэдээ нь болохоор айгүй эвгүй байгаа хгүй. Тэр хүүхдийн үсийг хусаад тэрхэн минутын дотор хусаад зогсож гинэ гэдэг чинь хусаад хувцсын өндөржүүлсэн бэлэм ийм бэлтгэлтэй орж ирж зохион байгуулалттай л орж ирж байна те. Зохион байгуулалттай бэлтгэлтэй бүр ингэнэ гэдэг ингэсэн төлөвлөсөн юмнууд байна шүү дээ. Бурхан минь. Гэтэ хамгийн амар нь энэ хүмүүс яг энэ аргаараа хичнээн төгч хүүхэд авч явсан амар байгаа шүү дээ. Одоо ярихаар бүр амжилттай болцсон нь хэд байгаа юм те. Тэгэхээр бас хаа ханаа сэрэмжтэй баймаар л юм байна. Охин хүүхдийг ингээ үснэ хөөрхөн урт ургацсан охин хүүхдийг үсийг хусаад тэр чинь салжуул өмсгчгөр банж шиг л болчихно. Тэгээд хүүхд болчихно шүү дээ. Ялгаагүй. Тэгэл бид нар чинь нөгөө хэрвээ ингээ хүүхдээ алдсан байвал яг л нэг хувцаар нь хайртай хойноос нь ингээл хараалах үсийг хараад тийм байх те. Хизээ ч үсийг хусаад хувцсан сольжно гэж бодохгүй юм байна. Тэгэхээр энийг маш сайн бодох хэрэгтэй юм байна тийм ээ. Үнэхээр бодох хэрэгтэй тийм. Амар аюултай юм. Одоо хавар ирж гин хүүхдүүд гарч ормоор санагдана, найз нөхөдтэйгөө явна. За бүр бага насны хүүхдүүдийг бол аав ээж нь хөтлөөл явна. Гараас гарт байдаг. Нэг юм учраа мэдхгүй дунд иргэн насныхан байдаг
байдаг штэ нэг 10-аас нэг 13 4 орчим насны. Яг нэг энэ хүүхдүүд чинь найз төвтэй болцсон гэр бүлээс нь илүү найзууд чухал. Найзуудтайгаа гар нь орно гэдэг. Тэр болгон өдгөө дарсан шоу шиг гэрте байлгаад байж болохгүй. Тэгэл тунгийн тааруулаад гаруулж орох болно. Энд дээр эцэг эхчүүд хинтээ нийлж гин хаана очиж гин гэдгийг харж ямар юм шиг байгаа. Ядаж уулзаа сууж байгаа газрын ойр хавьд найдвартай камер байдаг юм уугүй юу? Одоо муу санаатай да биш. Үнэхээр хүүхдийнхээ хойноос бид нар өөрсдөө л авахгүй болов. Тэр нийт дунд иргэм насныхандаа бас анхаарай те. Дунд иргэм насных ингээд насны хүүхдүүд нэг дунд иргэм насны гэдэг биш ээ. Өсвөр насны жах хүүхдүүд шүү дээ. Тэр хүүхдүүдийг бас ээжээ ааваа би тэднийд очиод ангийнхаа хүүхдэнд очиод байж байгаад ирээд хөө гэдгийг ер нь жоохон анхаараарай гэсэн байлээ шүү дээ манай Монголд. Бас тийм юм би саяхан уншсан. Тэгээд нөгөө ангийнхаа хүүхдэнд очиод удаан байх тий ангийнхаа хүүхдэнд очиж хоны энтергээ гуйдаг штэ хүүхдүүд ээж аваасаа тэрийг анзаараарай гэдэг юм байлээ шүү дээ. Тэгээд одоо надад баг өдөр болгон шахуу тохиолдож байгаа асуулт шүү. Тийм байна. Танай хүүхдүүд манай хүүхдүүд яг нэг юм ойлгож байгаа юм шиг ойлгохгүй ч байгаа юм шиг аваа хөөрхөн болчтой гэж бодохоор бас болоогүй. Найзындаа очие бид нар хичээлээ хийх гэж байгаа ингээл гуйна. Тэгэл тэр байтга найзуудаараа бид нар хүүхд байхдаа бас адилхан гуйдаг байсан шүү дээ. Хариулж ирчээл те чамааг ороод гуйвлээ зөвшөөрнө гэл яг тэрэн дээрээ байна да гэдэг уг нь бодоод байгаа юм. Гэтэл ингээд яг бидний үеих шиг байна уугүй юу гэдгийг дээрээс айгаад байгаа. Яа тэгэхээр сэрэмжтэй байгаарай те. Бас анхаарал болгоомжвол илүүдэхгүй. За аймагийн мэдээлэл сонирхолтой гоё байлаа. Миний мэдээлэл болохоор Америк нэгдсэн улсын эрдэмтэд цоо шин одоо зүрхний аппарат бүтээсэн ийм одоо шин мэдээлэл гарсан юм байна. За энэ нь болохоор хамгийн жижиг зүрхний аппаратыг одоо бүтээсэн юм байна. За энэ болохоор дэлхийд даяар бол одоо сая хүмүүс олон сая хүмүүс зүрхний аппараттай явдаг юм байна л да. Зүрхний аппарат гэдэг бол мэдээж нөгөө зүрхний химийн ажиллахгүй учраас цахилгаан, импульс гэдэг зүйлээр одоо дамжуулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг ийм одоо зүйлийг бол зүрхний аппарат л гэдэг юм байна. Тэгээд зүрхний аппаратыг шинээр одоо хагалгааны дараах 7 хоногт төрөлхийн гажигтай төрсэн хүүхдүүдийн 1% нь бол төр зуурын зүрхний аппаратыг бол хэрэгэлдэг юм байна. За мэдээж тэгээд насанд хүрсэн хүрэгчдэд бол зүрхний мис засал хийлгэсний дараа зүрхний цохилтыг нь хэвийн болгож сэргээхэд мөн зүрхний аппаратыг бол ашигладаг юм байна. За энэ аппарат нь болохоор одоогор хамгийн жижиг ийм одоо аппарат юм байна л. Тэгээ түр хэрэглээний зүрхний аппаратуудыг ашиглахдаа зүрхний булчинд электрод оёх мис засал хийдэг юм байна. Тэгээ утаснууд нь өвчтний цээжин дээр ажилдаг төхөөрөмжтэй бол холбогддог. Ганц аюул байдаг нь зүрхний аппарат залгуулсан байгаа хүмүүст буцаагаад нөгөө утсаа сугалж авахдаа эндэгдэл гарах тохиолдол бол өндөр байдаг юм байна. Утас сугалж авдаг. За энэ нь болохоор утас сугалж авдаггүй юм аппарат юм байна л да. Зөвхөн наачдаг юм байна цээжин дээр нь. Тэгэхээр нөгөө нэг зүрхний аппаратаас зүрхийг нь дэмжчлээ. Одоо зүрхний аппарат салгая те. Одоо хэвийн зүрхний хэвийн ажиллагаатай уулзсан юм чинь ингээд тэн дээр буцаад нөгөө утаснуудыг ингээд татаж авах жоохон эндэгдэл гардаг юм байна. За энэ нь болохоор тийм зүгээр наачдаг учраас тэр эрсдлийг нь бол нилээд бууруулж өгж байгаа. Тэгээ хамгийн жижиг гэдгээрээ бас энэ аппарат маань бас хүмүүсийг гайхшруулж байгаа юм байна. Айгүй өргөн жижиг юм биш үү? Хуруунд дээр тавьчихсан. Тэгээ энэ хуруунд дээр тавьж энэ тариурын үзүүр дээр л одоо багтах хэмжээний гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр чи хараад тэр нөгөө сая ингээ гараад өнгөрлөө нөгөө харандааны ийм жижигхэн үзүүр байна шүү дээ. Тэрнтэй ингээ тэнцүүлээ тавьчих. Тэгээд энэ хөөхий дүнгэж төрсөн хүүхдүүдэд суулгаж байгаа хэрэг аргагүй л дээ. Тэр зүрх нь ямар юм байх вэ? Ирээдээ жоохон юм биш. Үндсэн нөгөө хуучин аппарат нь болохоор нөгөө утаснуудыг нь оруулдаг учраас буцаагаад утаснуудын суулгахад л маш аваартай юм байна л. За энэ болохоор тийм байхгүй зүгээр наачдаг юм байна. Тэрэнгүүрээ маш гоё давуу талтай. За ийм том нөгөө яг зүрхний хэвийн болж байгаад буцаагаад жоохон утаснуудаа салгаж авахдаа алдаа гарсан зөндөө тохиолдол байдаг юм байна. Тэгээд энэ нөгөө Америк нэгдсэн улсын эрдэмтэд учраас нэг жишээ татсан байсан. 2012 онд нөгөө саран дээр буусан анхны Америк хүн гэдэг нөгөө Нил Армстронг зүрхний ийм дутагдалд ороод тэгээд зүрхний аппарат залгуулад буцаад уг нь зүрхний хэвийн үйл ажиллагаатай улсаж нь аппаратаа салгахдаа нөгөө утаснуудаа гаргаж авахдаа алдаа гаргаад нас сурцсан ийм харамсалтай тохиолдол бас гарсан юм байна. Тэгээ ийм зүйлүүд гараад байгаа учраас үүнээс яаж сэргийлж болох вэ?
утас ингэж оруулахгүйгээр юу хийж болох вэ гэсэн чинь тэгээ Америк нэгдсэн улсын эрдэмтэд ийм одоо аппарат зохион бүтээсэн юм байна. За энэ нь бол 3.5 мм-ийн урттай. За 1 мм-ийн зузаантай. Тэгээд тариурын үзүүрт багтах боломжтой гэж байгаа. Ийм жижигхэн аппаратыг бол зохион бүтээсэн байдаг юм байна. За тэгээд энэ аппаратны хэрэгцээгүй болсон үедээ зүгээр авахгүй ч явж болдог гинэ. Яадаг гэсэн чинь хүний биед өөрөө ингээд уусаад шингэждэг материалтай. Нөгөө уусдаг утас гэдэг шиг, хайлдаг утас гэдэг шиг юм. Ингээд ер нь хайлаад шингэждэг юм байна. За тэгээ энэ аппаратыг бол өвчтний цээжинд бол зүүн. Тэгээ зөөлөн ийм наалттай бол хослуулж өгсөн юм байна. Цээжинд наахын тулд. Тэгээ энэ аппарат нь яаж ажилддаг юм бэ гэсэн чинь хүний тэр биеийн шингэнийг одоо өөртөө шингээгээд тэр нь химийн энергийг зүрхний үйл ажиллагаанд идэвхжүүлж өгдөг. Тэр нэг ясандаа хүний биений тэр шингэнийг л химийн бодис болгож буцаага зүрхлүү одоо ашигтай зүйлийг өгдөг юм шиг байгаа юм. За тэгээ одоогийн байдлаар бол мэдээж энэ зүрхний аппаратыг хамгийн жижиг зүрхний аппаратыг бол одоо нөгөө хулган, гахаан, хоо гэдэг дээр туршиж байгаа. Тэгээ сүүлд нь бол хүн дээр туршаад амжилттай болцсон. Гэхдээ за энэ зүрхний аппаратыг бол одоо нэг 2-3 жилийн дараа хүмүүст бүр илүү өргөн хүрээнд туршиж болохоор хэмжээнд очих юм байна гэсэн тооцоолыг нь бол гаргасан юм байна. Тэгээ энэний шалтгаан нь бол мэдээж ойлгомжтой. Зөвхөн Монгол улсад биш дэлхийн нийтээрээ зүрх судасны өвчлөлөөр нас барах тохиолдол маш өндөр болоод байгаа учраас эрдэмтдийн одоо нөгөө шалтгаан асуудал байгаа учраас үүнийг яаж шийдэх вэ гэдэг дээр л одоо зорилгоо тавиад тэр нь одоо нэг одоогоос 3-4 жилийн дараа өрөөгөж өгөөд эхлэх. Ийм бас гайхалтай шинжлэх ухааны шинэ жижигхэн аппарат бараг нөгөө Гиннесийн номонд орохоор хэмжээний аппарат болсон юм байна. Нээлттэй шүү дээ. Том нээлттэй. Том нээлт байна. Тийм байна шүү. Тэгээд эн чин жижигхэн ингэ хурууны өндгөн дээр бүр жижигхэн юм байна шүү дээ бүр. Тий. Ийм жижигхэн. Тариурын зүүнний үзүүр дээр багтчих боломжтой гэж байгаа. Тий. Тэгэхээр одоо үнэхээр зүрхний аппарат гэдгийг нь би харж үзэж байгаагүй л дээ ямар хөө юм байдаг юм байгаа. Бодвол том юм байгаа илгүй. Тийм. Тэгээд тэр чин зүрхлөө орж байгаа утас муцс ингэ дамжуулж ордог гэхээр л бас айхтрал хүнд хэцүү имшгэл төсөөлөгдсөн шүү дээ надад. Тэгээд энэ бол тэр утсаа авахтаа хүний амнаас эрсдэж гин гэдэг чи яаж ч утсан эрсдэлтэй юм байсан байх л да өмнөх нь. Хамгийн аваартай нь буцаагаад аппаратыг салгахад одоо утаснуудаа салгаж авах гэдэг нь л хамгийн хүнд. Үүнийг нь шийдэхийг бол зориул тэгэл ийм гайхалтай шин нээлтийг бол гаргаж ирсэн юм байна. Манайхан чи жижиг имийг юутай зөрүүлдэг лээ нөө бөөсөн чинээ гэдэг үстэй. Бараг л нөгөө бөөсөн чинээ. Бөөсөн чинээ аппаратыг Америкчууд зохион бүтээжээ. Тэр бөөсөн чинээ аппарат ямар гайхамшигтай аппарат вэ? Бөөсөн чинээ аппарат одоо дэлхийн хүн төрөлхтний зүрх судасны асуудлыг одоо шийдэх гээд одоо 3 жилийн дараа шийдэх нь эхний туршилтууд нохоо гахаан дээр бол амжилттай бол явсан юм байна. Тэгэхээр энэ аппаратыг гаргаж ирсэн за шинжлэх ухааны тэр мундаг хүмүүстэй талархъя. Тэгээ дөнгөсөө бичлэгэн дээр бол яг нөгөө ерөнхий ахлах эрдэмт нь бол гарч байгаа. Тэгээд энд тэмдгүүл юм 7 хоног болгоно л дэлхийн нийтэд цоо шин зүйлүүд бол гардаг юм байна. Урд нь бол нөгөө нэг карбон титаниум гэдэг одоо материалаар хийгдсэн. Тийм химэл зүрх одоо орлуулагч гээл. За тэгээ нөгөө генетикийн өөрчлөлтөд гахаа айлгийг хүнд шилжүүлэн суулгах боломжтой боллоо ч гэдэг юм уу. Тэгээ 7 хоног болгон хүн төрлөختөн одоо энэ айхтар өвчнүүдээс бие биенийг аврахын тулд эрдэмтэд одоо чадхаасаа чадахгүй хүртлээр зүтгэдэг юм байна гэдгийг л одоо поох нэвтрүүлэг бэлдснээс хойш ойлгож штэ. Аагийн нэг жоохон эд эрхтэнтэй тулж ажиллаад байна уу юу? Одоо ерөнхийдөө яг энэ нь их сонирхолтой санагдаад байна те. Хүмүүсийн зохион бүтээж байгаа, эрдэмтдийн зохион бүтээж байгаа зүйлс чинь энгийн бид нар ингээ харахаараа яаж ийм зүйлийг бодож олж хийдэг байна гэж одоо үнэхээр л пөөх гэмээр л ийм зүйлүүд байгаад байгаа учраас илүү жоох ийшээ сонирхол татаад байх юм аа. Тэгээ бас нэг юм хэлбэрээ дүрсээ алдсан гэвч үлээ бас нэг юм яриалсэн те өвний бөөгөр. Тэр бол жоохон фаны юм байсан шүү. Миний энийгээ зогсдгүй юу? За сүүлийн үед нөгөө монголчууд чинь зүрхний өвчлөл одоо унтаал зүрх судас бол маш өндөр байчлаа гэл ингээл хэцүү юм сосогдох юм байна шүү дээ. Дэлхийд өндөр байдаг юм байна. Угаасаа ерөн зүрх судас дэлхийд өндөр байдаг юм байна. Би болохоор сүүлийн үед энэ яана залуугаараа ингээ унтаад өглөөс ирсэнгүй гэдэг ингээд ийм нөгөө мэдээнүүд сонсоо зүрх шимшрээд байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг сонсоод юм уу миний зүрх дэлсээ төрсөн. Йоо бас би зүрх мөрөх гэл ингээд бодоод тэгсэн чинь наадах чи ингээд сонссон чи ямар айтах юм бэ ч одоо. Тийм гэхдээ яг одоо ч нөгөө нэг техник технологи хөгжсөн. Асуудал үүсвэл хэрэгтэй л юм байна да гэж бод.
ухаалаг цагнуучин зүрхнийхээ пульсийг ингээд харчих боломжтой болсон те нөгөө техник технологи хөгжөөд тэгэхээр бид нар нөгөө бие биендээ хайртай байх хэрэгтэй өөрсдийнхөө бас зүрх сэтгэлийн цохилтыг бас бодож аваарай те. За тэгээ энийг хэрэглэтэл 5 жил тис хэрэгтэй юм байна шүү. Тэсэн шүү дээ. Ямар амар юм бэ чи одоо. Нөгөөх нь бас тэсэн шүү дээ гэсэн суучдаг. За тэгээд монголчууд маань эрүүл байх болтугай тэ эрүүл байхын тулд та бүхэн өөртөө болон хайртай хүмүүстэй анхаарал тавиараа эрүүл мэндэд нь мөн сэтгэл зүйд нь анхаарал тавиараа. Тэгээ өнөөдрийн бөөх нэвтрүүлэг өндөрлөж байна. Өнөөдрийн эфирт хөтлөгчөөр Эма Туул Агийн хариулагчаар Дэги Ариука сонсогч үзэгч та бүхэндээ хамтдаа байлаа. 82.9 Хөг Тэнгэр радио та бүхэн автомашиндаа сонсороо. Мөн Хөг Тэнгэр радио Facebook пэйжийг маань дагаараа YouTube хуудас мөн радиогийнхаа нэрээр нэрэлсэн байгаа. Тэгээ бидэнтэй үргэлж хамтдаа байдаг та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хөг Тэнгэр радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82